цусд сувг үзүүлж бай. Энэ явдал надад 15 настай байхад минь тохиолдсон юм. Аав ээж нь амралтын өдрүүдээр гэртээ байхгүй тул миний хамгийн сайн найз Энтони намайг гэрт нь ирж цуг хонохыг гуйсан. Би дугуйгаа хашаан дотор нь тавиад арын хаалгаар нь дотогш орлоо. Эрдэнэ шиш болоод бусад түргэн хоолнуудыг шалаар нэг хөглөрүүлээд бид FIFA, Call of Duty гэх мэт янз бүрийн видео тоглоом тоглов. Оройн 10 цагт өгч байх үед хэсэг кино үзснийхээ дараа бид уйдсандаа уцаар тоглохоор шийдлээ. Энтони хэд хэдэн пицца хүргэлтийн газар руу залгав. Миний ээлж болоход би хэн нэгэн авах байх гэж найдан таамгаараа янз бүрийн дугаар хийж дуудаж үзлээ. 4 дахь оролдлогоороо байхаа нэг хүнтэй холбогдов. Барилдуу хоолойтой эрэгтэй хүн утсаа аваад байна уу биш харин заа гэхэн сонсогдов. Энтони наан нь инээгээд байснаас болж би яриан дундаа ээрч төгтчин улмаар төсхийд л инээд алтхан дэр. Би өрдөн тэгж уцаар тоглож байсангүй. Нөгөө эрэгтэй харин чимээгүй л байлаа. Би инээдээ дарж хоолойгоо засаад үргэлжлүүлэн нэг иймэрхүү юм ярив. Аха, таны машинаас чинь нэг дугуйн түр аваад хэрэгжиж болох уу? Чамд чинь гэдэг хүүхдээ. Боб. Тийм үү? Энтони юм биш үү? Дотор пал гээд л явчихав. Энтони руу хартал түүний царай мөн л айдас тавцсан байлаа. Утасны цаанд хинч байсан хамаагүй. Би цаашид юм ярихаас эмээн түргэхэн таслав. Энтони, энэ хэн байваа? Гэж би асуувал мэдэхгүй гэв. Гэрийн чин дугаар чиний нэрээр гарч ирдэг юм уу? Үгүй, аавын нэр л гардаг. Бид компьютер дээр сууцгаан утасны дугаараар нь хүний нэрийг яаж олсныг мэдэх зорилгоор бага зэрэг судалгаа хийх гэж оролдов. Тэр Энтонигийн нэрийг яаж тийм хурдан олсон нь үнэхээр ойлгомжгүй байлаа. Хувийн мэдээлэл шаарддаг вебсайтуудад бүртгэлтэй байхааргүй дэндүү балчир байсан хэрэг. Холбогдох мэдээлэл олж чадаагүй бид яахуу дээр өөрсдөө асуулт үлдээж үзсэн ч хариулт авсангүй. Би түүнд аав руугаа уцтахыг санал болгоход гэртээ хүн авчирсныг мэдвэл загнана гэд залгаж төвдөхгүй байв. Бид зочны өрөөнд унтахаар болж дуусгалгүй орхисон байсан киногоо үргэлжлүүлэн үзэж эхэллээ. Төрөүний уцаар ярьсан хэрэг дөнгөж мартагдаж эхэлж байтал хашааны урд хаалга онгойхон сонсогдож Энтони бид хоёр нэг рүүгээ сандран харав. Төтөлгүй байшингийн урд хаалганы бариул эргэж эхлэв. Гэхдээ дотроосоо төвжээтэй байсан учраас бариул хагас эргээд зогслоо. Энтони зурагт унтраач харин би цонх руу гитэж очив. Жалиуцсан хөшигт завсар гарган харвал гадаа нэг өндөр залуу зогсож байлаа. Тэрээр хөшиг хөдлөхийг анзааран над руу гинэт харахад нь би сандран холдов. Энтони бид хоёр галзуухны өрөөнд нуугдаад чимээ анерлаж суулаа. Цонхны цаахнаас хашааны арын хаалга онгойхон сонсогдов. Навш гэж. Би арын хаалгыг түүжилгүй орхисон штэ гэж намайг хэлэхэд Энтони намайг яс очоод төвччих гэж шавдуулав. Би коридор руу гарч очоод зог туслаа. Арын хаалганы цаанд хүний дүрс харагдхан тэр. Тэр намайг анзаараагүй бололтой. Гэхдээ яалтчгүй нааша харж байснаа хаалгыг онгойлгон дотогш орж ирлээ. Би өлмий дээрээ гიშгэлэн галзуух руу очоод Энтони руу дохиж бид шатаар дээш гитэн түүний өрөөрөө ороод хаалгаа хаав. Тэгээд орон доогуур шургаж орцгоосон. Орон дээрээ шал хүртэл унжсан бүтээлэгтэй байсан тул бүтээлгийг сөхөж үзэлгүйгээр биднийг олж харахааргүй байв. Доод давхарт хаалганууд нэг нэгээрээ онгойж дараа нь хөлийн чимээ шатаар дээш өгсөн яг өрөөний гадаа ирхэн сонсогдлоо. Хаалга нэгдэв. Энтонигийн амьсгаадах нь хитрхи тод дуулдаж байв. Өнөөх хүн шкаф руу явж очиод онгойлгох нь мэдэгдлээ. Бүлхүүртэй хувцснуудыг нааш цааш нь хөдөлгөж биднийг хайж байгаа нь сонсогдов. Тэгсний хөлийн чимээ орлоо ойртон ирээд зогслоо. Зүрх хүчтэй дэлсэн цээжнээсээ зад дэлбэрэн гарах гэж байгаа мэтэл санагдаж байв. Энтонигийн амьсгаадах нь хитрхи чанга байсан учраас би гараараа амийг нь таглав. Чив чимээгүй орчинд бид хөвцсээр л байв. Өрөөнд өөр хүн байхгүй юм шиг л мэдрэмж төрж эхлэв. Би гараа Энтонигийн аман дээрээс татаж аваад чихэнд нь гараад зүгтэх уу гэж шивнэв. Тэрээр хариу хэлэхээр амаа нэх яг тэр мөчөд миний амьдралдаа сонссон хамгийн жихүүдэс хөрөм чарлах чимээ гарч Энтони оронд ороос чирэгдэн гарав. Би араас нь мүтгэж гараад түүнийг өнөөх хүнтэй зууралдан орилж байхыг харлаа. Зэвсэг болгоод ашиглчмаар зүйл хайж ийш тийш харвал шургуулган дээр нэг аптер хэвтэж байв. Би тэрийг аваад нөгөө хүн рүү гүйн очиж нуруур нь дүрж ирэхлээ. Тэрээр өвдөгтөө муухай ойрлон Энтонийг гараасаа тавих үед бид байшингаас зүгтэн гарав.
Хөрш айлынх руу хүртэл зайтай тул зам руу гүйх нь эрсдэлтэй байлаа. Тиймээс бид ойроо гүйж будны ард нуугдаад байшинг ажиглан суув. Арын хаалга нэгдэж өнөө хүн ийшдэж харсаар гарч ирлээ. Арын хашааг сайтар харж байснаа ойроо хараагаа чиглүүлв. Ойн зах хэсгээр гүйлгэн харахтаа түүний нүд намайг алгасаад өнгөрөх шиг боллоо. Биднийг олж харахааргүй харанхуй байсан. Тэгснээ тэр нүрээ бидний зүг эргүүлэхэд нь би доошо тонгой нуугдлаа. "Жой, тэр ирж байна." "Хүүе, босоорой, зүгтий." Тэр үнэн хэлсэн байв. Өнөөхөр үнэхээр бидэн рүү эрчимтэй ойртож байлаа. Гол нь яаж гарчив? Бид навчилж инүүлэн ой дундуур гүйж гарав. Энтони ямар нэг юмд тэглээд унахад нь би хамт доош хөвтөн нуугдлаа. 20 секунд ч хүрэхгүй хугацааны дараа бидний ирсэн зүгээс хөлийн чимээ шалгуулан ойртхон сонслоо. Тэгснээр биднээс хоёрхан модны цаана ирээд удаашран зогслоо. Бид нүрээ газар наан доош харж хөвцээр байв. Хэсэг хугацааны дараа хөлийн чимээ өөр зүг рүү холдон отлоо. Бид босч байшингийн зүг хурдлангүй. Навч шижигнуулан хажуугаар нь хүн дээр амсгаатан гүйцуур ямар ч хэрэгцээгүй бидний ардаас бас нэг хүн навч шижигнуулан хөөж байсан. Бид гүйсээр байшинд хурч арын хаалгаар ороод энэ удаад хаалгаа марталгүй дүүжээд цагдаа руу залгав. Энтони уцаа барьж байх зуур би цонхоор харж гадаа хэн нэгэн байгаа эсэхийг шалгаж байлаа. Гадаа хитрхи харанхуй байсан тул үнэндээ бараг юу ч харагдахгүй байв. Тэгэхээр нь би одоо бодоход тэнийг үйлдэл хийсэн юм. Арын хашааны гэрлийг хасаатал тэртээд ойн захад нөгөө хэр том модны наан зогсож байх нь харагдав. Тэрээр буцаж эргээд ой руу орж алга болсон. Тэрнээс хойш би ч Энтони ч түүнийг дахиж хараагүй. Тэрнээс хойш тохиоллоор цонх төгших чимээ ч юм уу тиймэрхүү зүйлс сонссон харсан гэвэл худлаа шүү. Өөр юм болоогүй. 5 жил өнгөрч байна. Юу ч тохиолдоогүй. Энэ явдал өнөөх хуурамч дуудлагатай холбоотой юм болов уу? Магадгүй л юм. Ямар ч тач тэр үед одоо ч миний хамгийн сайн найз Энтони бид хоёр танихгүй хүний гарт амиа алдах төгссөн юм.